Энэ бол хотон шувуу. Энэ шувуу нь Ховд аймгийн Харус нуурын зогсож үр төлөө гаргаж намар хүйтрэхтэй зэрэгцэн дулаан орныг зорьдог учиртай. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар уг газарт 80 гаруй хотон шувуу өндөрлөн зогсжээ. Гэвч нэн ховор амтан болох хотон шувууг хууль бусаар агнах гэмтэх тохиолдол гарсаар байгаа юм. Уг шувууг Харус нуур орчмын шувуун цуглаангийн газартаа баруун талавч нь гэмтсэний улмаас нисэж чадахгүй байхад нь Харус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн биологч Гомболд Эрдэнэ чимэг байгаль хамгаалагч инхээ нар олжээ. Улмаар холбогдох байгууллагуудад мэдэгдэн зориулалтын байр байхгүй учраас 1 сар гаруй хугацаанд Монгол гэрт инхүү тижээж байна. Одоо усны амтын маань өөрөө усанд одоо байнга орж явах болохоор хошуу хөл мөл нь одоо хуурайшдаг юм бас хүндрэлтэй байдаг. Тийм учраас одоо энэ үлийн цагтын дулаан гэрт ийм усан байна одоо хийж өгöd усын цэвэр усын удагнаас зөөж сольж оруулж явах болохоор одоо бас ялгацтайгаа болохоор хардлага авах магадлал одоо маш өндөр байдаг. Өдөртөө бол нэг 5-аас 6 загас иддэг. Тэрийгээ бол тодорхой хэмжээ зайтай хугацаатай гаргахгүй болохоор нэг дор өгөхлөөр одоо заримдаа вөөлжөд гаргачих нэг жишээний тиймэрхүү байдаг. За тэрнийхээ дараа чаа яат юм бэ гэхээр устойгоо ордог. Усантай орж нөх хөл хошуугаа одоо иддэг. Ус нь одоо сайхан дулаан орчин болоод ирэхлээр өөрөө угаасаа ингээд шат хийгээд өгчихсэн дэрүүгээр ингээд дамжаад ус руугаа ороод усан дотроос буцаж гарч ирж суугаад одоо бие биеэ маажих барих одоо иймэрхүү үйлдэлүүдийг бол хийдэг бол ажиглаж байгаа. За энэ маань одоо далавчны баруун хэсгээр бол нэлээд хүнд имдэлтэй. Тэгээ одоо ямар ч хэлсэн өвөлдөд хийжээгээд хавар одоо ижил зөргөн буцаад ирэхлээр аач нийлүүл тавья гэсэн бодлоготой ингээд байж байгаа. Харус нур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон тус шувуунд аз баяр хэмээх нэр өгсөн байна. Шувууг хооллох, усанд оруулах зэрэг арчилж маллах ажлыг мэргэжлийн эрдэмтэн судлаачдын зөвлөмжийн дагуу биологч Гомболд хариуцаж гүйцэтгэж байгаа бөгөөд 2 өдөрт нэг удаа ванны усыг сольж өдөрт 5-аас 6 загсаар хооллож байна. Улмаар тус шувууг эх 6 дугаар сард ижил сүрэгтэн нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Биологч Гомболд нь өнгөрсөн жил азгүй хэмээх шаргацсан хотон шувууг мөн эмчилж Монгол гэрт тижээсэн туршлагатай.